Энэ хичээлээр Монгол оронд тариалж буй талбайнхаа хэмжээгээр уудаан дараа 2-р ордог тармил болох зусах рапстай танилцсанаа. Хичээл хэд хэдэн сэдвийг хамран эхлээд зусах рапсын ургамал зүйн онцлог болон тариалангийн ач холбогдолыг авч үзнэ. Хамгийн өргөн хэрэглээтэй таримгийн нэг болох рапсыг ямар зориулалтаар хэрхэн ашигладаг талаар танилцуулна. Дараа нь рапсын сортын селекцийн талаар, түүний дараагаар зусах рапсын өсөлт хөгжилтийн үе шатууд ба ургац бүрдүүлэлтийн хүчин зүйлстэй танилцаж, хичээлийн төгсгөлд рапсын сорт сонгох гол шалгуур үзүүлэлтүүдийг нэг бүрчлэн авч үзнэ. Рапсын ургамал зүйн онцлогийг авч үзье. Рапсын ботаникийн нэр нь Brassica napus. Англи хэлтэй орнууд болон олон улсын худалдаанд ихэвчлэн тосны рапс буюу англиар oilseed rape эсвэл canola гэж нэрлэдэг. Рапс тооналцсон цэцэгдний овогт багтдаг. Тооналцсон цэцэгдний овгийн ботаник нэр нь Cruciferia байсныг сүүлийн үед Brassicaceae гэж нэрлэх болжээ. Игэл гаймуу болон бусад олон зүйлийн хог ургамал рапсын хамт энэ овогт тариалагддаг. Ийм учраас рапс тариалсан талбайд ижилхэн овгийнх нь хог ургамлуудтай гербицид хэрэглэж тэмцэхэд төвөгтэй байдаг. Мөн манжин, гич, байцаа зэрэг төрөл бүрийн хүнсний ногоо энэ овогт багтдаг. Рапс цавир ногооноос цэнхэр ногоо хүртэх өнгийн навчтай, шар цэцэгтэй, нэг наст байцаалаг ургамал. Сортоос хамаарч 1.8 м хүртэл өндөр ургадаг. Зүүн доод талын зураг дээр цэцгэлж буй рапсыг бүтээр нь харуулсан байна. Рапсын иш орой хэсэгтээ хүчтэй салаалж хэд хэдэн мөчөр ургах ба мөчөр бүрэн цэцгэлдэг. Үс тогтсон цэцгнээс хонхорцог үүсэх ба хонхорцог доторх рапсын үр ургаж боловсрдог. Үүнийг дунд талын хоёр зурагнаас харж болно. Рапсын баг цэцэг 20-оос 60 хүртэл дундуу буюу цэцгийн цомирлогоос тогтдог. Цэцэг нь 4 дэлбээтэй, нэг үр боловсрох орон 6 дохиуртай. Дохиурны тоос өвчмөд боловсрсон тоос үр боловсрох орны гадаргад унах ба нэг тоос үр боловсрох оронд нэвчиж үр тогтоодог. Баг цэцгийн бундуунууд ороосоо дээш чиглэх дараалал цэцгэлэх ба цэцгэлэх тусам баг цэцэг сунж устснаа. Үр тогтсон цэцгнүүдэд 4-9 см хүртэлх урттай хонхорцог үүснэ. Сортоос хамаарч нэг хонхорцогт 8-аас 20 ширхэг үр агуулгадна. Хонхорцог уртаашаа 2 тасалгаатай, үрнүүд нь 2 тасалгааны завсрын таславчанд шигдэн байрладаг. Рапсын үр жижигхэн, дунджаар 1.5-аас 3 мм болчтой. Ийм учраас мянган үрийн жинж бас бага. Уудаан мянган үрийн жин 35-аас 45 г байдаг бол рапс их дөнгөж 2.5-аас 5 г хүрдэг. Рапсыг ийм учраас жижиг үртэнд тооцдог. Уудаанд байдагтай адилаар өвлжих ба зусах рапс гэж байдаг. Монгол орны нөхцөлд гэхдээ ургамал ургалтын хугацаа богино байдгаас шалтгаалж зөвхөн зусах рапсыг тарих боломжтой. Зусах рапс өвлжих рапсаас дараах шинжүүдээр ялгардаг. Үүнд болц гүйцэх хугацаа нь богино, ургамлын өсөлт хөгжилт арай сул, үр нь илүү жижиг, үрэн дэх тосны агуулмж бага, ургац багатай. Рапс гадас хэлбэрийн хүчрхэг үндэстэй. Үндэс нь хөрсөнд 1.5 м хүртэл нэвтэрнэ. Рапсын тариаланд үндэсний өсөлт хөгжилт чухал үүрэгтэй. Рапсын гадсан үндэс гүн ургахын тулд талбай хөрс дагтаршаагүй байх шаардлагатай. Хөрс боловсруулахдаа ийм нөхцөлийг бүрдүүлэх нь чухлаа. Хөрсний 40-50 см болж игэл түүнээс ч илүү гүнд рапсын үндэс саадгүй ургах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Хэрв хөрс дагтаршсан бол рапсын үндэс салаалж ургадаг. Үүнийг зурагт үзүүлсэн байна. Энэ тохиолдолд хөрсний дагтаршсан үе давхаргуудыг сэрүүлэх
шаардлагатай. Рапс голчлон өөртөө гэхдээ шавж зүгийг сахихаар өөр урмалцж бас тоос хүртээдэг. Нийтдээ ойролцоогоор 70% өөртөө 30% солигдсон тоос хүртээдэг. Герман улсад рапс цэцгэлэх үе рапсын талбайд зүрийн үр авчирч байршуулдаг. Ингэснээр тоос хүртээлт илүү сайн явагддаг. Зүгийчний хувьд ч гэсэн балны гац нэмэгдэх тул энэ хамтын ажиллагаа нь аль талдаа ашигтай хожил гэдэг загварыг тод жишээ юм аа. Одоо рапсын тариалангийн ач холбогдлыг авч үзье. Рапсыг дэлхийд дахинд төрөл бүрийн зориулалтаар өргөн ашигладаг. Рапсыг тос авах зориулалтаар 600 гаруй жилийн өмнөөс тариалж байна. Одоо ч гэсэн нөхөн сэргийг дэх чухал түүхийдэд тооцогддог. Рапсыг хүнсэнд, малын тэжээлт, химийн ба шатхууны үйлдвэрийн түүхий болгон ашиглаж байна. Рапсын үрнээс тосыг шахаж авдаг. Тосны гарт сортоос хамаарч 55% хүрдэг. Рапсын тосыг төрөл бүрийн зориулалтаар ашигладаг. Техникийн зориулалтаар жишээ нь дэндүүний тос, угаалгын нунтаг, савн, техникийн тос үйлдвэрлэхэд мөн бензин, дизелд нэмэлт бодис болгож. Химийн аж үйлдвэрт жишээ нь будаг, хуванцар, наацийн борлооны суур бодис болгож ашигладаг. Рапсын цэвэр тосыг ангаар нь биодизел түлш болгож ашиглаж байна. Рапсын тосоор ажилладаг хөдөлгүүртэй тракторыг Германд туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Хүнсний зориулалтаар шингэн ургамлын тос, шарах хайрах зориулалттай хатуу шахмал тос үйлдвэрлэдэг. Рапсын тос физиологийн хувьд хүний биед хоргүй сайн чанарын тосонд тооцогддог. Мөн эмийн ба гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашигладаг. Рапсын үрнээс тосыг шахаад үлдсэн шаарыг нь тэр чигээр нь эсвэл шахтас хэлбэрээр бэлтгээд малын тэжээд ашигладаг. Рапсын шаар, шахтас уурга энерги өндөр агуулмжтай сайн чанарын тэжээлд тооцогддог. Рапсын тосыг анх зөвхөн техникийн зориулалтаар ашигладаг байсан бол орчин үеийн ургамлын селекцийн ололт дэвшлийн ачаар хүнс тэжээлд өргөн ашиглах болжээ. Хамгийн гол ололт бол рапсын тосонд агуулгаддаг эрүүгийн хүчлийн агуулмжийг буруулсан явдал юм аа. Одоогоос 40 орчим жилийн өмнө рапсын сортуудын эрүүгийн хүчлийн агуулмжийг 2%-аас доош оруулж чаджээ. Эрүүгийн хүчил бол гашуун амттай, хортой, хүний дотор эрхтнүүдийг гэмтэх, зүрх өвчлүүлэх аюултай бодис юм аа. Селекцийн аргаар агуулмжийг нь багасгаж чадсан бас нэг бүлэг бодис бол глюкозинолатууд. Энэ бодисууд бас хортой. Тухайлбал нойр болцохын ажиллагааг сааруулж хоол тэжээлийн шингэцийг муутгадаг. Ялангуяа мал тэгвэл маш аюултай. Глюкозинолатын агуулмж сүүлийн үеийн сортуудад анх байсан түвшингийнхээ 10 хүрэхгүй хувьд хүрч буурчээ. Энэ хоёр хорт бодисын агуулмжийг нь бууруулсан сортыг тэг сортууд гэж бас нэрлэдэг. Ийм сортууд Европ, Америкийн нэгдсэн улс, Канадад үйлдвэрлэлд нэвтэрснээр рапсыг хэрэглэх боломж зориулалтууд ихссэн учраас рапс тариалах талбай эрс нэмэгдсэн. Рапсын тос найрдагдах эрүүл тосны хүчлүүдийн үнд чанараа оливын тостой хэн зэрэгцэнэ. Тэг рапсын тариалан түүнчлэн дэлхийн хэмжээнд шар урдсгийн тариалантай өсөлтөө. Хэдийгээр рапсын шаар, шахтас сайн чанарын тэжээлд тооцогдох боловч малд өгөхдөө болгоомжтой хандах хэрэгтэй. Рапсын шаарыг үхэр хорин зэрэг хийвгч малд удаан хугацаанд их хэмжээгээр өгвөл тус багдуулдаг. Тийм учраас тэжээлийн тун нормыг нь зөв тохируулах шаардлагатай. Одоо рапсын сортууд болон сортын селекцийн талаар авч үзье. Рапсыг төрөл бүрийн сортын бүлгүүдэд хуваадаг. Бүлэглэхдээ мөн төрөл бүрийн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзаж үздэг.
найрлагдах зарим бодисын агуулмжаар бүлгэлдэг жишг бий. Эхний бүлэг нь эрүүкийн болон глюкозинолатын агуулмж өндөртэй хуучны сортууд. Монголд зарим аж ахуйнуудын тарих шар үртгийн хятад рапсын зарим сортууд нь ийм хуучны сортууд байдаг. За дараагийн бүлэг нь бол Тэг рапс. Энэ сортуудад эрүүкийн хүчлийн агуулмж 2%-аас бага. Харин глюкозинолатын агуулмж нь өндөр буюу уугуул түвшиндээ байдаг. Дараа нь нэмэх тэг рапс гэж рапсын сортууд гэж бас байдаг. Ийм сортууд эрүүкийн хүчил ихтэй. За агуулмж нь бол 58 орчим хувь. Үүнийг нэмэх гэсэн тэмдэгт илэрхийлдэг. Харин глюкозинолатын агуулмж багатай. Үүнийг нь тэг гэсэн тоо илэрхийлдэг. За эдгээр сортууд аж үйлдвэрийн зориулалтаар ашиглахад жишээ нь угаалгын нутаг үйлдвэрлэхэд сайн чанарын түүхийг болдог. Өмнө нь нэмэх тэг рапс тарьсан талбай тухайн сортын үлдэл зүрээр бохирдсон байж болох учраас ийм талбайд хүнсний зориулалтаар тэг рапс гэж болохгүй. Рапсын хөрсөнд 30 хүртэл жил амьдрах чадвараа алдалгүй хадгалагддаг учраас хүнсний тэг рапс тарьсан талбайд хөрсөнд хадгалагдсан нэмэх тэг рапсын үр сэргэн ургаж хорт толж үүсгэх аюултай. Эцэст нь эрүүкийн хүчил глюкозинолатын аль альных нь агуулмжийг бууруулсан орчин үеийн сортуудыг нийтд нь тэг рапс гэж нэрлэдэг. Энэ бүлгийн сортууд өнөөгийн рапсын тариаланд хамгийн их ашиглагддаг. За рапсын сортуудыг мөн бий болгосон селекцийн аргаар нь бүлгэлдэг. Эхний бүлэг нь хацсангүй хуучин сортууд болох шугамын сортууд. За үзүүлэлт сайтай эцэг их шугамуудыг эвцэлдүүлж удамд нь олон жил үргэлжилсэн шилэн сонголт хийх замаар сайжирсан шинж чанар үзүүлэлтүүд бүхий шинэ сорт гаргаж авдаг. Эзлэсжүүлэх буюу комбинацийн селекц гэж нэрлэдэг энэ аргыг дуудаан селекцэд ч өргөн ашигладаг. Рапсын селекцэд гэхдээ ач холбогдол нь буурч байгаамаа. Тариалангийн үйлдвэрлэлд ач холбогдол нь нэмэгдэж буй дараагийн бүлэг бол гибрид сортууд. Гибрид сортууд шугамын сортуудтай харьцуулахад ургац сайтай, ургацын чанарын чухал үзүүлэлт болох тосны агуулмжаас илүү. Давуу чанар нь гетерозисын нөлөөгөөр үүсдэг. Гетерозис гэж цэвэр удмын хоёр шугамыг хооронд нь эвцэлдүүлэхэд нэгдүгээр үеийн иргэдэд эцэг эхийн ашигтай шинж чанарууд нэн хүчтэй илрэх үзэгдлийг хэлдэг. Цэвэр удмын шугам гаргаж авахын тулд рапсын сортыг олон үед дамжин зориудаар өөрт нь тоос хүртээдэг. Гетерозисын нөлөөгөөр гибрид сортууд юуны өмнө амьдрах чадвар сайтай, ан хүйтэн зэрэг орчны хүчин зүйлсийн сөрөг нөлөөлөлт төсвөртэй болдог. Түүнчлэн шугамын сортуудтай харьцуулахад өндөр бөгөөд чанар сайтай ургац өгдөг. Гибрид сортын сул тал бол хурааж авсан үрийг нь эргүүлээд тариалж болдоггүй. Хэрэв тарвал маш бага бөгөөд чанар муутай ургац өгнө. Үүний шалтгаан нь гетерозис зөвхөн нэгдүгээр үеийн эрдээ зодонд илрээд дараагийн үеэс замхардагт оршноо. Селекцийн аргаар бүлгэлэхэд дараагийн бүлэг нь ген техникийн өөрчлөлттэй сортууд. Ген техникийн өөрчлөлттэй сортуудын гол давуу тал нь глифосат гербицидэд төсвөртэй. Ийм сорт тариалсан талбайн хог ургамлыг глифосат ашиглан устгахад маш хялбар бөгөөд үр дүн сайтай байдаг. Ген техникийн өөрчлөлттэй сортуудыг голчлон өмнөд ба хойд Америкт тариалж байна. Монгол орны рапсын тариаланд хог ургамалтай тэмцэх асуудал хугацаар тавигддаг тул ийм сортууд тариалах нь ашигтай байж болох талтай юм аа. За рапсын сортуудыг түүнчлэн үрийн өнгөөр нь бүлгэлдэг. Шар үртэй сорт бол одоо монголчуудын хятад рапс гэж нэрлэдэг ийм сортууд байна. За шар үртэй сортуудын үрийн хальсан нэмэгхэн нефт харагддаг учраас хөвгдийнхэн шар өнгө хальсаар нефт харагдаж үрийг бүхэлд нь шар харагдуулдаг. Нэмгэн хальсны давуу талууд бас бий.
Хальсан дахь целлулоз, лигнин зэрэг түүхийн эслэгийн агуулмж багатай. Түүнчлэн фенолийн төрлийн танин, синапин зэрэг зарим бодисуудын агуулмж харьцангуй бага. Ийм учраас шарыг нь малын тэжээлд ашиглахад нэн тохиромжтой. Ялангуяа дахиад тэжээхэд шингэц маш сайн. Хар үртэй сортуудтай харьцуулахад тос ба уургийн агуулмж нь харьцангуй өндөр. Харин ургац багатай. Хар үртэй сортуудыг бол дэлхийд дахинд өргөнөөр тариалдаг. Өөрөөр хэлбэл стандарт сортууд гэж хэлж болно. Хар үртэй сортууд шар үртэй сортуудтай харьцуулахад бараг 2 дахин их хэмжээний түүхийн эслэгийг үрийнхээ хальсанд агуулдаг учраас малын тэжээлд ашиглахад тохиромж муутай. Гэхдээ зөвхөн хар үртэй сортуудад эрүүгийн хүчил болон глюкозинолатын агуулмжийг нь эрс багасгасан учраас хүнсэнд болон түрүүн дурдсан төрөл бүрийн зориулалтаар ашиглахад тохиромжтой. Буудаан селекцэд төрөл бүрийн зорилт тавигдахтай адилаар рапсын селекцийн зорилтууд ч бас янз бүр. Тухайлбал ишний тэсвэрийг сайжруулах, хонхорцогны бат бөх хагарахгүй байх чанарыг сайжруулах, үрийн ургацыг нэмэгдүүлэх, үүний тулд хонхорцогдох үрийн тоог олшруулах, мянган үрийн жин нэмэгдүүлэх гэх мэт. За дараагийн зорилт бол тосны агуулмжийг ихсгэх, чанарыг нь сайжруулах, амьдрах чадвар, ан халуун зэрэг цаг агаарын сөрөг үзэгдлийг тэсвэрлэх чадварыг сайжруулах, өвчин ортон тэсвэрлэх чадварыг сайжруулах, ашиглах зориулалтад нийцүүлэн тосны найрлагыг сайжруулах, шим тэжээлийн бодис ашиглах чадварыг нь сайжруулах, малын тэжээлд ашиглахад тохиромжтой чанарыг нь нэмэгдүүлэхийн тулд шар үртэй болгох. Гэх мэтийн төрөл бүрийн зорилт, селекцийн зорилтуудыг төвшүүлж болно. Рапсын цэцэг буудлагтай ижилхэн үржлийн хос эрхтэнтэй гэдгийг энэ доод талын зурагт харуулсан байна. Үржлийн эр эрхтэн дохиурууд, харин энэ эрхтэн үр боловсрох ороо. Ийм учраас хоёр ургамлыг зориудаар эвсэлдүүлэхийн тулд их ургамлыг өөртөө тоос үртэйхээс сэргийлэх зорилгоор дохиуруудыг нь зайлуулж кастрац хийх шаардлагатай. Үүний дараагаар эцэг ургамлын тоосыг их ургамалд хүртээдэг. Эвсэлдүүлэгт хамруулах их ургамлуудад өөр ургамал тоос хүртэхээс хамгаалж уу дугалсан байгааг баруун талын зурагт харуулжээ. Өмнөх хичээлээр бид буудаан өсөлт хөгжилтийн үе шатуудыг үзсэн. Агрономчид рапсын өсөлт хөгжилтийн үе шатуудын талаар бас мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ зураг дээр рапсын өсөлт хөгжилтийн үе шатуудыг дүрсэлсэн байна. Буудаанхтай адилаар рапсын өсөлт хөгжилтийг макро ба микро үе шатуудад хуваах ба EC үе шатуудаар илэрхийлдэг. Эхний үе шат нь соёолтоос цухилт хүртэл үргэлжилнэ. Дараа нь EC 10 дугаар үе шат нь соёоны навч бүрэн дэлгэгтээс эхлэн EC 18 дугаар үе шат нь ишний 8 дахь навч бүрэн дэлгэгдэх хүртэл навчны ургалт үргэлжилнэ. Түүний дараа ишний ургалт буюу 3 дугаар макро үе шат явагдана. Цэцгэлэлтийг эхэн үе, бүрэн цэцгэлэлт, цэцгэлэлтийн төгсгөл үе буюу EC 61, 65, 69 гэсэн 3 микро үе шатанд хуваана. Эцэст нь EC 70-аас 90 хүртэлх үе шатуудад үр жимс боловсрох, болц гүйцэх процессыг явагдах ба эдгээр үе шатуудыг туулснаар рапсын өсөлт хөгжилтийн мөчлөг дууснаа. Рапс ургамалцсан хувьд өвс биш учраас уталдаггүй. Өөрөөр хэлбэл салаа иш ургуулдаггүй. Тийм учраас өсөлт хөгжилтийн энэхүү 2 дугаар үе шат рапсад хамаарахгүй. Рапсын тариаланд чухал ач холбогдолтой өсөлт хөгжилтийн үе шатуудыг энэ үслэгтэд дэлгэрэнгүй тайлбарын хамт жагсаасан байгааг бие даан уншиж судлах хэрэгтэй. Цээжил хэдэж буруудахгүй юм аа. Агрономчдын хувьд рапсын болц гүйцэх үе шатуудыг нэг бүрчлэн мэдэж байх нь чухал. Рапсын болцыг зөв тодорхойлох нь ургац хураах хугацааг зөв тогтооход маш чухал ач холбогдолтой. Хураалтын хугацаагаа буруу тогтоовол их
ихээхэн ургац алдаж болох аюултай. Рапсын үр боловсрч гүйцэх тусам өнгө нь ногооноос алгуурхан хар. За шар үртэй рапсанд бол шар болж хувирдаг. Хураалтын хугацааг тогтоохдоо болцыг үрийн өнгөөр тодорхойлох ба болц гүйцсэн үр талбайд нийт хэдэн хувийг эзэж байгааг тодорхойлж хураах хугацаа болсон эсхийг шийдвэрлэнэ. Хураахад хамгийн тохиромжтой хугацаа бол бүрэн болц буюу EC89-р үе шат. Энэ үе шатанд талбайд ургасан бараг бүх ургамлын бүх үр хар саар эсвэл шар өнгөтэй болсон байна. Ургацыг үүнээс эрт хураавал хоригдол их гарна. Ийм учраас үрийн өнгийг сайтар хянаж болц гүйцсэн үр нийт талбайд хэдэн хувь эзэлж байгааг зөв тодорхойлж байж ургац хураах хугацаагаа сонгох нь чухал юм аа. Ургац хураах хугацааг тогтооход анхаарах бас нэг асуудал бий. Рапсын ургамалд олон тооны хонхорцог багсааж ургах ба нэг ургамлын хонхорцгууд нийтдээ дээрээсээ доошоо 50 см орчим урт үргэлжилдэг. Цаг агаарын байдал болон нарны тусалаас хамаарч ишний оройд байрлах хонхорцогнуудын үр төрүүлж болц гүйцэх ба доод талын хонхорцгуудад үрийн болц хамгийн сүүлд гүйцэнэ. Ийм учраас ургац хураах хугацааг зөв тогтоож аль болох хоригдол багтаагаар ургацаа хураахын тулд болц тодорхойлохдоо оройн эсвэл доод талын хонхорцгуудыг биш харин тун тэсгийн хонхорцгуудад үрийн болц чийгийг тодорхойлох нь чухал юм аа. Хураасан үрийн чийг 9%-аас хэтрээггүй байх ёстой. Хэрэг үүнээс илүү чийгтэй байвал үрэн дагуулгадах тосны чанар муудаж боловсруулалтад тохирохгүй болно. Рапсыг хэд эрт хураавал ургац ямар хэмжээгээр хоригддгийг олон удаагийн туршилт судалгааны үр дүнгээр тогтоож энэ графикт төсөлжээ. Хэрв EC83-аас 85 дугаар үед буюу үрийг шар хүрэн өнгөтэй байхад нь хураавал хоригдол 10-аас 14% байдаг. Болц бүрэн гүйцэж үр нь хар саарл өнгөтэй болсон EC89-р үед хураах нь хамгийн тохиромжтой. Ургацын хоригдол 2-3%-аас хэтрэхгүй. Хураахад тохиромжтой хугацаанаас ялимгүй эрт буюу EC87 дугаар үед хураахад хоригдол нь 5-9% болж эрс нэмэгдэнэ. Одоо рапсын ургац бүрдүүлэх хүчин зүйлүүдийг авч үзье. Буудаатай харьцуулбал рапсын ургацыг бүрдүүлэх хүчин зүйлсийн тоо илүү олон бөгөөд бүтц нь илүү төвөгтэй. Рапсын ургацыг нэлээд олон бүрдэл хэсгүүд нийлж бий болгодог. Тэдгээрээс хамгийн чухал нь нэг талбай дахь ургамлын тоо, нэг ургамал дахь хонхорцгийн тоо, нэг хонхорцог доторх үрийн тоо болон мянган үрийн жин гэсэн хүчин зүйлс юм аа. Эдгээр хүчин зүйлсийг мэдэж байвал рапсын ургацыг тооцож болно. Жишээ авъя. Рапсын талбайн ургалтын нягт нь квадрат метрт 40 ургамал. Нэг ургамал дунджаар 60 хонхорцогтой. Нэг хонхорцогт дунджаар 10 үртэй. Мянган үрийн жин нь 3 г гэж бодъё. Тэгвэл гагийн ургац 7.2 центнер гэж тооцсноо. Рапсын тариалалтын дараа талбайн хэд хэдэн байршилд тооллын араам тавьж тооллого хэвшихийг агрономчдод зөвлөмөр байна. Тооллын араамыг буудаан тухай хичээлээр танилцуулсан. За тооллого хийснээр ургацын зарим хүчин зүйлсийг газар дээр нь бодитоор тооцож илэрсэн дутагдлыг цаашид засаж залруулах арга замуудыг тодорхойлоход төхөмтэй болно. Жишээлхэд ургалтын нягтыг нэмэгдүүлэхийн тулд үрийн нормыг нэмэгдүүлэх, үрлэх техникийн хэвийн ажиллагааг шалгаж шаардлагатай засвар үйлчлэгээ хийх гэх мэт арга хэмжээг авч болно. Эсвэл нэг хүчин зүйлийн сул талыг өөр хүчин зүйлийн давуу талаар нөхөх. Тухайлбал нэг ургамал дахь хонхорцгийн тоо өндөр эсвэл мянган үрийн жин сайтай сортыг зориуд сонгон тариалж болно. Ургацын хүчин зүйл тус бүрийг илүү наривчилж авч үзвэл харилцан хамаарлыг нь илрүүлж болно. Тухайлбал рапсын ургацанд хамгийн их нөлөөлөх хүчин зүйл бол ургалтын нягт буюу нэгж талбайд ургасан ургамлын тоо.
За ургалтын нягт ургацын бусад 3 хүчин зүйл болох нэг ургамал дахь хонхорцгийн тоо, хонхорцог доторх үрийн тоо болон мянган үрийн жинд бүгдд нь нөлөөлнө. Гэхдээ ургалтын нягт ба бусад хүчин зүйлсүүдийн хооронд урвуу хамаарал түлхүү ажиглагддаг. Ургалтын нягт их байх тусам нэг ургамал дахь хонхорцгийн тоо болон хонхорцог доторх үрийн тоо цөөн байдаг. Энэ хамаарал нь шигүү ургаж буй ургамлууд хоорондоо өрсөлдөх нь ихсэж, өсөлт хөгжилтийнх нь ирж сулрагдахтай холбоотой. Орчны хүчин зүйлсээс хамгийн хамаарал багатай сортын онцлогоос хүчтэй хамаардаг үзүүлэлт бол мянган үрийн жин. Иймд рапсын тариаланд аль болох мянган үрийн жин сайттай сортуудыг тариалж хэвших зүйтэй. Ургалтын нягт тариалтын дараах ус шин тэжээлийн бодисын хангамжаас нэлээд хамаардаг. Агрономичийн зүгээс үүнд бордоо болон хөрсний чийг хадгалах технологиор нөлөөлөх боломжтой. Ургалтын нягт түүнчлэн тариалтын технологиос өөрөөр хэлбэл тариалтыг хэрхэн хийх талаар агрономич зөв шийдвэр гаргаж зөв зохион байгуулж чадсан эсгээс ихээхэн хамаарна. Хөрс боловсруулалтыг чанар сайтай гүйцэтгэх, сайн чанарын үрээр тариалт хийх, мөн тариалалтын хугацаа үр суулгахгүй үрийн ноорон зэрэг технологийн өгөгдлүүдийг зөв тохируулах нь өндөр ургац авахд маш чухал. Рапсын үр жижигхэн учраас хэтэрхий гүн суулгавал ургаж чадахгүй. Рапсын ургац бүрэлдэх чухал үүрэгтэй физиологийн процессыг цэцэглэлтийн үед явагддаг учраас цэцэглэлтийг харьцангуй эмзэг үед тооцдог. Тухайлбал нэг ургамал дахь хонхорцгийн тоо болон хонхорцог дахь үрийн тоо цэцэглэлтийн үе шатанд тодорхойлдог. За ургацыг борлуулахад хамааралтай нэг чухал үзүүлэлт бол тосны ургацын хэмжээ юм аа. Тосны ургац гэдэг нь үрийн ургац болон үрэн дэх тосны агуулмжаас бүрддэг. За тосны агуулмж нь бол мөн сортоос нэлээд хамаардаг ийм үзүүлэлт байнамаа. Буудаан сорт сонгохтой адилаар рапсын сорт сонгоход ч гэсэн тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг чухалчлан авч үздэг. Рапсын сорт сонгох хамгийн ихний шалгуур үзүүлэлт бол мэдээж үрийн ургац. Рапсын тариалангийн эдийн засгийн үр ашиг нь хамгийн түрүүнд ургацын төвшингөөс хамаарна. Дараагийн шалгуур үзүүлэлт бол цэцэглэлт эхлэх хугацаа. Цэцэглэлт аль болох эрт эхэлбэл сайн. Эрт цэцэглэх тусам нийт цэцгийн ба хонхорцгийн тоо өндөр байх боломж нэмэгдэнэ. Үүний дараа сортын болц гүйцэх хугацааг зөв сонгоход анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сортын болц гүйцэх хугацаа нь тухайн сортыг тариалах нутгийн ургамал ургалтын дундаж хугацаанд тохирсон байх шаардлагатай. Өвчтөд эсвэрлэх чадвар мөн л чухал үзүүлэлтэд тооцогддог. Рапс тариалах нутагт нь рапсын ямар өвчин тархаж ургацад нөлөөлөх эрсдэлийг тооцоод тухайн өвчтнүүдтэй тэсвэртэй сортуудыг сонгон тариалах нь зүйтэй. Сорт сонгоход ургацаар хурааж авах үрийн найрлагдах бодисуудын агуулмжийг мөн харгалзан үзэх нь зүйтэй. Энэ үзүүлэлт ургацыг ямар зориулалтаар ашиглахаас хамаарна. Өөрөөр хэлбэл хүнсэнд, малын тэжээлт эсвэл техникийн зориулалтаар ашиглахаас хамаарч рапсын үрэнд ямар бодисын агуулмж их эсвэл бага байвал зохих вэ гэдгийг тооцно. Үрэн дэх тосны агуулмж нь тосны нийт ургацад нөлөөлөх бөгөөд чанарын чухал үзүүлэлт учраас ургацыг борлуулах үн энэ үзүүлэлтээс нэлээд хамаарна. Иймд мөн л сорт сонгох чухал шалгуур үзүүлэлтэд тооцогддог. Мянган үрийн жин бол орчны хүчин зүйлсийн нөлөөнд харьцангуй бага өртдөг сортоос ихээхэн хамааралтай үзүүлэлт гэдгийг түрүүнд дурдсан. За рапс тодорхой хэмжээнд солигдсон тоос хүртдэг учраас сортын бохирдол үүсгэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл нэг талбайд тариалсан тодорхой сортын рапс нь зэрэглэдэх талбайнуудад тариалсан өөр сортын рапс тоос хүртээж эрлээсжүүлэх аюултай. Энэ тохиолдолд сортын цэвэршил нь алдагдсан учраас талбайгаасаа хурааж авсан
үрийн ургацыг эх жил нь эргүүлээд тарихад цэвэр сортын үртэй адилхан ургац өгч чадахгүй. Ургацын чанарч бас муудсан байдаг. Ийм учраас тарилангийн аж ахуйд хурааж авсан рампсын үрийг эргүүлээд тарихад төвөгтэй байдаг. Энэ асуудлыг ялангуяа гибрид сорт сонгохдоо зөв тооцсон байх хэрэгтэй. Анхаарал тавьсанд баярлалаа. Хичээлтэй холбоотой асуултуудаа асууж болно.